Хоёрхан шуудаа нүүрс цохуулах гэж тал өдөр барах шүү. Сүхээс суллагдчихаж. Ямар өөр олчихоо вэ? Жам мэддэг маань мэдсэн болов? Үгүй би өгөн дуулгасан л юмсан. Тэднийхэн тэгээ сайн уу? Би бүр сүүлийн 2 сар очиж чадсангүй. Хонгор цул хэр том болж ивдэ? Сайн. Дажгүй л байцхан лээ. Хонгор цул овол болсон байна лээ. Харин хаавчиж энэ муу намхаа биш. Жам мэдгийг өвдсөн муухай амтэн би дээ. За чи тэгээд авгаа өхнүүдийн чалж хүний худлууганд итгэж элдв хоёр болоод байна нөхөр минь. Засаг иргэдтэй хайрлж хамгаалдагч хариуцлагч тооцдог юм шиг. Тэгээд хэлгүй төлөөхөн уулын мухартад байрч доромжлол. Алгачны хүүхдийн адлаад арх дарс молоод байна нөхөр минь. Чамайг давраад байх юм бол төрийн өршөөлд багтаасан шиг ээ. Буцаагаад нарсанд чинь хийж чадсан шүү. Ойлгож байгаа ч. Ойлголоо. За яв. Хөрхидөө дүлий доглон хоёроо гэж ханда жам мэддэг та хоёр чинь нэг анги гэсэн баха. Тийм ээ. Жами мэддэг бид хоёр багын нэг ангих. Эсвэл биднээс хэд ах юм шүү дээ. Тэр жилийн аимшигтай ослоор аав дүү хоёрыг алдаж өөрөө хэлгүй дөлөө болж хоцорсон юм да зайлуул. Ганц хүнд багтаа мориноос унаж доглон босноос ч тэрүү өнчирсэн ээж охин хоёрыг Сүхөгийн аав ээж л өөр нэмгэнтэйгээрээ харж хаацайлж айл сахалт явсан юм да. Ааваас хоош Сүхэ маань өөрийгөө хазгар хагас гэж голлгүй. Хоёр айлын дунд ганц ирүүн болж явсан юм. Зовлон ядууд ирлэхүү гэсэн шиг. Сүхэг шоронд орохын өмнөхөн жам мэддэг маань муу ээжийг алдчихсан байж үлээ. Хөрхидөө муу Сүхэ минь. Өнчигөрөөс намайг л нүмерлэж явж 6 жил хийгээгүй хэрэгийнхээ төлөө шоронд сууж амьдралаа эмтэллээ те. Шорон оронд ороод аашааг нэвтэрчээг байгаа. Охины минь хараад юу гэж боддог бол. Эрэ юмаа хоо. Сүхэ орж
мэдэрч явах шүү. Дарга нар ичээ юу? Суу. Оо. Дол. Намхай дараа хайчаа. Тэнгэрийн явдал манд ямар хамаатай юм бэ? Аа? Хой! Хой! Кучичи. Жамета. Ингэж явахгүй жамета. Ингэж явахгүй. Жамета. Ой, симшигтэй. Ингэж. Хуваацтагстай. Аслан шийдвэрлэх тогтоол бүгд найрамдах Монгол Ард улсын нэрийн өмнөөс аймгийн шүүхийн эрүүгийн шүүх хурлыг ядарсан улсаал түшдэг хорвоо юм да. Эцэггүй хүүхэд доглон харах уу? Нэг муу эмгэн бидгэдэ гэж. Ер нь миний амьдралд гялтайх чаргал гэж байдаг болов. Маминих. Хөөе. Хонгор зулыг аваад ирээ. Эцгүү гэрт даарчих юм. Аваад ир. Миний хүү ухаалаг уужуу тайван ирэх хүн. Хөрхи. Энэ мө бүсгэн хүчээр лээж нь хүүтэйгээ уулзлаа шүү дээ. Гадаа ир гэрт им болж халуунд харсч үгүй энэ хоёр гэрийн чинь бүхэл ажлыг хийж мал авахыг харж хандаж тэгээд дээр нь эцэггүй хүүхдтэй гэдэг бусдтай хэлэмээ ойлгоцохгүй энэ охинд чинь хэцүү шүү дээ. Миний хөө Эжин жам ятг бишгүй сайхан асарсан. Миний хүү энэ муу хоёрыг ач санаж явдгийн шүү.
Би сүхэ ах нь байна. Сэма. Сүхэгийн ирснээс хойш миний дотор жаахан уйжрлаа. Барагдахгүй байсан бараан саарл өдрүүд ч арай түргэн өнгөрдөг болсон юм. Хялрын найз долир гэдэг шиг сүхэ бит хоёрын хүмүүс холбон яжилж шоолдог байсан ч шоронгоос гарсан дошхын доглон ирэх мэдрэл муутай юм шиг хэлгүй дүлий биднээс хүн болгон цэрвдэг байлаа. Уулын мохордох бидний дутуу хой заяа хинт ч хэрэггүй мэт боловч амьдрал өөрийнхөө өнгөөр улам л гайхуулж эхэлсэн юм да. Адлаж болохгүй ганц охиноо бодон гол горойж явсан миний дотор эрүүл саруул болох хүслийн гал сүүмэлсэн асч өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа. Шуудын жиргэн малын дугаа сонсож хангийн тал дуулах юмсан. Ижигийн амьлуулаад ингэрт нь алдаж дотор онгойтол ойлгох юмсан. Ахныхаа дууг сонсох юмсан. Хайт бусдын л адил болох юмсан. За та нар сайн уу? Бид нар сайн. Ээжи маань уужсэн юм дуусчихад жам ядаг намайг явууллаа. Ойрноос ээж маань нэг л таарах юм байна. Хөөе. Та нар сайн уу? Бид нар сайн. Би чамайг хараад наашаа хар ирчээр хараалаа шүү дээ. Хонгорцуулаа. Сайн уу? Хонгорцуул сайн. Тоглоод л гүйж явна. Ойрноос тус дараад үрэ оолж яваа. Тэр тус тарсан тамд энэ хэдэн чихрийг өчгөрэй.
За. Юу ээж маань Жаммятгийн эмчилгээгээл юм яриад ирсэн юу болж байгаа юм бол тоо. Уг нь бид хөөцөлтөөд чадах ятгаараа оншин гаргаад явуулсан л юм. Төрөлхийн савг биш юм болохоор хагалгаа хийвэл эдгэрнэ гэсэн хариу зөвлөлтөөс ирсэн юм билээ. Одоо тэгээд цаг нарийн болсон болохоор өртөг зардал нь өндөр гарчхаад энийг нь шийдэж өгөх хүн байдгүй. Намхаа дарга 3 жилийн өмнө зардал мөнгөний шийдэж өгнө гэд багийн хурал дээр амлаж л байсан л та. Намхаа энэ судал дээр байгаа цагт эмчилгээнд явна гэж ёстой гонжинж байхаа. Тэгээд эмчилгээнийхэн зардал хэдий хэрэг болдго юм бол тоо. Би материалыг олоод ирээ. Яаж хийж яагаад Жам мэдгийгээ эмчилгээнд нь явуулчих юмсан. Тийм ээ. Ингээд ичимийн оронд ичи болсон. Ганц сайхан хөгшнөөсөө хагцлаа да. Эргэх хорвогийн шам юм да. Сар байтал хөндөй ханхай гэрт ганцаараа үлдэж байгаа сүхвэд одоо л би туслах хэрэгтэй. Яаж игээд нэг гэртээ багтцгаана биз? Ганц модгаал болдоггүйгээс л хойш. Сүхэ маань хонгор цулд аймгийн төв ороод ирнэ гэсэн байх юм. Хамаг том малаа туугаад явчих. Малын өвчин гарсан бол мэдэгдмээр дээ. 6 хонлоо. Гүнтийн тосгочг байгаад. За сайн байна уу?
Танаач нь харин гал хөстэй сайхан байх шүү. Мал сүрэгч нь бүрэн бүтэн дулаахан. Гэхдээ энэс илүү яах вэ, аа? Ма. Би уг нь та нарт хүний ёсоор анхаарал тавьж эргэж байгаа юм шүү дээ. Царайгүй гэдэг нь байж байгаа юм. Сайн байна. Дарга минь. Ядарсан бидний амьдралөө дахин бити ороорой. Яах нь? Буудах нь? Буудсан чи яадаг юм бэ? Өөрчлөөд ялын нийтэлж гисэн юм чинь.
өдөртөн 18-аас 23 градус, бусад нутгаар шөнөдөн 23-аас 28 градус, өдөртөө 9-өөс 10. Араачвар манай нутгаар тэнгэр хангай сайхан байх гинэ. Сэрхэн хит. чой. Жам мэддэг. Ороод. Оо за бид явъя да. За. Аль жам мэддэг. Суу. Жам мэддэг. Чамайг 7 хоногийн дараа аймгийн төвд 10 хоногийн дараа Улаанбаатарт байлгаараа гэсэн. Энэ хариу чи ирж гисэн. Чи эрүүл болно. Жам битга. Би биш. Сүхэ. Оо чи дуулаагүй мó? Сүхэ. Том малаа аймаг руу оруулж зараад зөндөө мөнгөтэй болоод тэгээд чиний эмчилгээний мөнгийг аймагаас гуйсан юм. Одоо чамайг хагалгаанд хүлээж авахд бэлэн. Чи эрүүл болно. Чи сүхэд баяр. Бас урнаа эмчид. Чи эрүүл болно. Чи удахгүй сайжирна. За ичтэйгээр. Мэгүс. Тайр орчээ. Би ээжигийн жоохон дор гизгнээс нь таад ингээд шоглдог байлаа. Тийм үү? Чи намайг ээжигийн хингид дууддаг байсан гэж санаа. Жинжимаа гэж дууддаг байсан. Тийм үү? Жинжимаа гэж юу гэж? Жам ядаг гэхлээр зэрэг хэл орооцолдоо. Жинжимаа гэж дууддаг байсан юм. Жинжимаа. Баярлах юу байх вэ те? Би
энэ бурхан шиг сайн хүн гэж юу? Хаанаас та? Харин би энэ бурханы чинь баян сууж явна. Үнэрлэх охин өргөө байсан тааж тэрөө мой чимийн энэ бөгчийг чамд өгөөрэй гэсэн юм. Олны газар бусдын нүдэн дээр ганц гэртэй хэмтэй явдаа. Би маргаашийг догтлон хүлээхийн зэрэгцээ. Ядуу бор гэр энэ муу хоёроо орхиод явна гэхээс сэтгэл өвдөж байлаа. Зовлонг минь хуваалцсан энэ хүн миний амьдралд тохиох ганцхан тэнгэрлэг ир байсныг тэр үед зүүн совин минь алдалгүй шивнэсэн юм.
муухай дарга өөрийн биеэр хөөсөлдөж байж Улаанбаатар хотын асрах төвтэй ирсэн. Тахир дутуу эрэмдэг зэрэмдэг хүмүүстэр эцэггүй өн чинь хөвгөд байлахгүй. Улсын асрамжинд өгүүлэхээр шийдвэрийг гаргууллаа. 3 хоногийн дараа энэ хүүхдийг сумын төв дээр дулаахан хувцлаад авчир гисэн. Хэрэг хуучирдаг болохоор гэр чилүүдэж байгаа үстэй. Би энэ хүүхдийг хиндэж өгөхгүй. Үнэн-үнээрээ л байг. Бодохгүй. Төрсөхийн эрүүл саруулаад хүрээд ирнэ. Тийм болохоор зэрэг энэ хүүхдийг надаас хинч булааж авч чадахгүй. Чи төрөөс бүдүү үзүүтэй байхад чинь харъя л да. Би дуудагсан шүү нөхөр минь. Хоёулаа мөчөөс олоёг ичнэ. Явантаад өгнө. Уралтай чөд. Баяр сумын төвөр ямчихгүй. Тэгэхээр зэрэг аагаа минь хэрэгтэй. За уралдаар хэлцэх дараагийн асуудалд оръё. За энэ асуудлыг их юм журнаа танилцуулнаа. За би та нарт баяртай мэдээ дуулгая. Өнөөдөр би аймгийн төвтэй холбоо ирсэн. Жам мэдгийн хагалгаа амжилттай болсон гинэ. Сонсгол хэл орно гэсэн гэж байна. Одоо Улаанбаатарт ирчихсэн байгаа юм байна. 10 хоногийн дараа энд ирнэ гинэ. Ашгүй дээ тийм ээ. Сайн байна. Ашгүй дээ сайн байна. Буудаж байна. Энэ хүн алж мэдэх нөхөр шүү. Хогтна! Инеха! Minasa!
За биз. Урнаа хэлээ болов яагавал. Харин ээ. Миний лав хэлнэ урахгүй шүү. Та хэлээрээ. Одоо яадаг юм бэлээ? Ийм хүнд чинь танаа хоёроос үнс шүлдээгүй шатцаан гэд бичээд өгөлтэй нүс. Аваад л явсан дээр бах. Буурэ хараад ойлгоно үз. Өө ирлээ мөн байна. Ирлээ. Тэгээс цай болоод ирсэн. Хонгор зул ойлгосон. Хонгор зул. Миний өнөөдөр ажил дуусчихсан. Чи миний цагийг бүтгэжхээр таа юу? Дараагийнхаа ажлыг өөхөөс. Баяртай. Баяртай. Хонгорцуулаа.
Уушлаараа наашрахгүй юу? Чи чинь хонгор цод баха. Баяр үргээ. Мэргэжлийн бус хүмүүсээс ганцхан чи шалгарлаа шүү дээ. Аль суугаач би ч хүргээд өгье. За хааш явах уу? Манай гэр хороолт байдгийг. За баярлалаа. Манайх энд байдгийг. Харанхуй болчихсон мөн. Би чамд оруулж өгье дөө. Манайх энэ хаалга. За нөгөөдрийн тоглолт орон даяар телевизээр шууд цацдаг шүү дээ. Сайхан байна. Манай шувцтай сургууль тийм шүү. За. Монгол зудаа. Чи шил цуглуулдаг дуудаа юу? Би дуудсан. За. Би яагаад үргэлж хүн амтнаас ичиж явах ёстой юм бэ? Өдий болтол би дантаа ядуу зүдүү. Тэрнийг би дантаа бусад хүнээс нууж явдаг. Та дантаа ээжийн тухай ярьдаг. Тэгээ яагаад намайг боддгүй юм бэ? Та яагаад надтай юугаач ярьдгүй юм бэ? Чи хоёрт бид хоёроос өөр юм алга. Аав нь үнийг хэлгээд ганцхан чамайг л гэж бодож явна. Чи намайг бодох гэж байна. Ижитэй чинь уулзуулах гэж би өчнөөн жил цөхрөнгөө баран явахтаа чиний хоёр тавлын харлуулсан лайгаан зүгсээр нүдийвэрлээ. Тэр үед би чамайг амьд авч гарахаас л өөр юм бодогтоогүй. Хандрагур ийм дэ толдоггүй. Айх. Илүүд шоохот. Тэчтэй. Ямам. Хайсайтс. Явж талтаа. Англ үлдэх юм бол яаж хийж яваад хоёулаа ичиг олж байгаа. Явна. Сэрэмэр. Хаад. Мөн бичиж болохгүй. Хоёулаа ингээс. Амьд ирэн талаа гарах чухал. Ич онтой юм нэг. За. Ич онтой юм нэг. Маша! Иди! Тамда!
надад үнэндээ тэр үед өөр ямар ч голтойг л та. Амьд явна гэдэг их аз юм шүү дээ. Ядуугасаа ичээд яах. Аав нь чамайг сургууль соёлтой болгох л гэж олсон хэдэн төгрөгөө өрөөсөөж чамаас ч нуугаад амийнхандаа суглуулад байдаг гартай. Аава тэгвэл та ядаж хүн ичхээргүй явал та. Би ч гэсэн хэд хэдэн ажил хийж танаас мөнгө төгрөг гоохгүй гэж магадгүй. Бог минь хүчий чинь хоёулаа хоолоо идэ. Аава би үндэсний телевизээр гарах том концертанд эхийн тухай дуудуулж орох болсон шүү дээ. Харин юу өмсдөг юм бэлээ? Навчи. Энэ дээр байгаа шүү дээ. Энэ хоёр сэн. Хаяга сонь мөн. Чинчима! Чинчима! Амрыг ирээ. Та яагаад хөдөлгөөн хаагаад зогсож байна? Бичиг баримт ажиллавал да. За та замаач хэлээд зогсож та. За, нэг мэт хүндэртэй эмэгтэйгэр сони юутай. Сонноос сая цагдаа торгуулалт. Яагаад? Найс нойрд хямраад болтгүй. Нэг л тавгүй. Бүр сүлдээ чихэнд хий юм дуулддаг болох. Тэгээд золтой л ослох гаргачихсан. Найз нь чамд хэлтгэл хэлнэ шүү дээ. Уртхан хань үлдээ болоо гэж. Хичнээн жил ингэж явах уу дээ. Миний талигач хоёр сэтгэлд минь дааж том орон зайслах юм да. Мартаж чадахгүй юм байна шүү дээ. За би явъя.
Та юм авах гэсэн юм хаа? Би энэ палачийг л Ороод үз. Их үнэтэй ш та хаа. Тэг авах юм уу та? Миний охин чамтай адилхан л да. Тийм үү. Надад бол яг ийгэж таар. Гоё нэ. Ахоо тэгээд. Тэгье. За би тэгвэл баагаа тэгье. Надаа яах гэж явна? Үгүй би энийг л охинд өгөх гэж. Охины чинь гэдэг үү? Хонгор зул. Хонгор зул гинэ. За тэгээ би өгье дөө. Ана. Энийг хонгор зул өгчихгүй. Хонгор зул даа. За дайггүй юу хтуу та? Гайгүй. Хонгор зул ачаа. Алуун. Энийг өгчөрөө. 나랑 만나마 어둠 노득다. Хонгор зулаа. Тэрнийг чамд өгөөрэй гэсэн. Хин. Гана. Өөрөөр Гана. Би чамтай аавыгаа танилцуулъя. Тэгэлгүй яах вэ? Тэр бишээ. Миний аав энэ байна. Нөгөө шил авдаг хүн үү? Тийм ээ. Миний охины хувьд бас таарсан уу? Аава. Миний хувьд яг таарсан. Тийм ээ. Энэ миний аав. Сайн бацхан их үзэгчтэй. Монголын үндэсний телевизээс эрхлэн явуулдаг шууд ярилцдаг эхэлж байна. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт нэгдсэн үндэсний байгууллагын эмэгтэйчүүдийн хөгжлийн сангийн ажилтан Жам Мэдэг оролцож байна. Танай байгууллагын хувьд эмэгтэйчүүдийн энэ олон асуудлын аль талыг нь анхаарч ажилладаг вэ?
За, юуны өмнө нэвтрүүлэгтээ намайг урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа илэрхийлье. Манай улсад 55 Аава маргааш концерттай. Миний амьдрал тохиолдож байгаа хамгийн аз жаргалтай өдөр маргааш болно. Би таныг тэнд байгаасаа гэж бодож байна. Намайг хүмүүс орон даяар харна. Орон даяар гинэ. Аав нь ч гэсэн маргаашийг миний охинд аз жаргал авчирсан сайхан оруулаасай гэж хүсэж байна. Таныг олон жил гадаадад ажиллаж амьдэрснийг би мэднэ л дээ. Хэрвээ танд эвгүй биш бол хувийн амьдралаас үзэгчтэй тавчхан ярихгүй юу? Миний хувийн амьдрал уу? Миний амьдрал тийм шулуун дардан байхаагүй л дээ. Би бага байхдаа бусдын л адил мал маллаж хөдөө өссөн хүн. Манай өнөөдрийн албан олон үйл хийж байгаа. Та сайхан өдөртөө сайн үгтэй. Энд л хийж байгаа. Та яагаад өдөр Би өөрөө их хүрээ хагасал үзсэн хүн. Тэгэхээр хорвоогийн бүх эхчүүд хагасал үзэлгүй аз жаргал дүр яваасаа гэж бодож энэ тоглолтыг ивент гэсэн байгаа юм. Тоглолт маань сайхан болно хаа. За баярлалаа. Би өөрийгөө өчсөн хүмүүс. Миний өөрийгөө өч. Чичима. Шинэ зүйлстэй байгаа бэ? Шинэ урдлах гэж юу вэ? Алив чаашаа тэр хогоо өгч. Чидоо сайн дуу сонсоо. Хэнийг? Намайг үгүй. Намайг дуудаад байна штэ. Найз чи яагаад байна? Хоёлоо ер нь явдаг юм уу? Үгүй. Би шагнал гардуулах хэвээр. За тэгвэл хоёлоо оръё. Та тэр цаана хоёр шалт бүзрэн штэ. Давхарлаа жоохон цааш нь тавьчмаар.
Тэгээд над дэвшээ ингээд ярих жоохон чөлөөтэй уцгүй микрофоноо бэлдээ тавьчаар заа юу. Тэгээд за та өөрөө мэдж байгаа бах та. За. Айж гинөө. Хонгорцуулаа. Чи үнэхээр сайхан автаагүй юм аа. Би урч хүнжингөө бодож онлоо. Одоо би та бүхний өмнө нэгэн шин дууг анх удаа та бүхэнд дуулж сонирхуулах гэж байгаа дуучин бүсгүйг танилцуулмаар байна. Тэгээд дуучин бүсгүйдээ микрофоноо шилжүүлье. Дуучин маань жаахан сандраад ах шиг байна. Хонгорцуулаа битгий сандар. Бүгдээрээ ямар нэгэн сайхан зүйлийн талаар ярилцаж бас болно шүү дээ. Би амьдралдаа анх удаа ийм том концертанд орж үзэж байгаа юм л да. Ээжийн тухай дуу дуулахаар бэлдсэн юм. Яагаад гэвэл би хар багаасаа ээжээсээ хагдсан. Аав минь надад хэлэхдээ
Үгүй ганцхан өрмөн доод болох хэрэггүй ч гэсэн. Аваачлаа. Жим гэдэг. Чи намайг ойлгосон. Тавилан гарч ирсэн чамайг. Яагаад хайрлаж болдгүй юм бэ? Гэр бүлтэй хүн хайрлаж болдгүй юм гэж юу? Шоронгийн хулгайчаар үүлийн ганцхан өрөө овогдуулахгүй шүү. Сүхэ. Чи хаа байна? Хүн шинэ гэж бодож байна уу? Хүн шинэ гэж бодож байна уу? Уучлаарай жам мэддэг. Намхай танаа хоёрыг амьд гэдгийг мэдэж байсан юм байна шүү дээ.